Сайн байцгаана уу? Намайг дуртай YouTube баялагчид минь. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Танаас нэг зүйл асууя. Та бүх зүйл бүтэмжтэй гаднаас нь харахад хэн хүний хатаархлыг төрүүлэн төгс амьдралтай байлаач. Дотор тань юугаач нөхөж баршгүй. Тэр нэгэн хоосон орон зовлтож байсан уу? Сэтгэлийн чинь гүнд хизээж мартагддаггүй. Магадгүй амьдралын чинь хамгийн анхны гэрэл гэгээ байсан тэр нэгэн хүн одоо ч амьдарсаар байдгүй. Өнөөдөр би та бүхэнтэй дэлхийн алдартай зохиолч Харуки Муракамигийн хамгийн гүн гүнзгий гунигтай хатлаа гоо цэглэнтэй нэгэн бүтээлийн тухай ярилцахаар бэлтлээ. Энэ бол хилийн дээснээс урагшхан алтан нарнаас баруунтаа хэмээх роман. Муракамигийн бусад зохиолуудыг бодвол энд шидтэн ярддаг муур эсвэл зэрэгцээ ертөнц байхгүй. Энд зөвхөн хүний амьдралын бодит үнэн, дунд насны хямрал, харамсал бас дутуу үлдээсэн хайрын тухай өгүүлдэг юм. Хэрвээ та энэ номыг уншаагүй байгаа бол эсвэл уншаад зарим зүйлийг нь гүйцэд ухаараагүй үлдсэн бол өнөөдрийн хэдэн минутыг надтай хамт өнгөрүүлээрэй. Энэ бичлэгийн төгсгөл та өөрийнхөө амьдралыг магадгүй өөрийнхөө дотоод биед өөр өнцгөөс харах болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд аялалдаа гарцгаая. Эхлээд номын нэрнээс яриагаа эхлэе. Мураками зохиолынхоо нэрийг зүгээр нэг сонгодоггүй. Хилийн дээснээс урагшхан гэдэг нь Nat King Cole-ийн дуулсан алдартай дууны нэг юм. Зохиолын гол дүрүүд болох Хажиме Симамото хоёр багадаа энэ дууг пензен дээр хамтдаа сонсдог байв. Тэд хилийн дээснээс цаана юу байгааг мэдэхгүй ч тэнд маш сайхан гэрэл гэгээтэй бодит ертөнц байгааг иш төсөөлдөг байсан. Энэ бол бидний хүүхэд насны гинэн цагаан мөрөөдөл, ирээдүйд тэмүүлэх тэмүүлэл юм. Тэгвэл алтан нарнаас баруунтаа гэж юу вэ? Энэ бол зохиол дотор Симамотогийн ярьдаг нэгэн хацралтай түүх. Сибирийн нэгэн уудам талд амьдардаг тариачин залуу байжээ. Тэр өдөр бүр алсын хаяа руу харж нар мандахаас ахуулаад жаргах хүртэл ганцаараа ажилладаг байв. Баруун зүгт алтан нар жаргахыг өдөр бүр харсаар нэг л өдөр түүний дотор ямар нэгэн зүйл хоосон мэт. Тэгээд тэр хүнзээ хаяад юу ч бодолгүйгээр баруун зүг рүү алтан нарнаас цаашаа юучгүй хоосон орон зорио алхасаар байгаад хүчигдэг. Үүнийг Сибирийн хам шинж гэж нэрлэдэг. Энэ ном бүхэлдээ энэ хоёр туйлын тухай юм. Амьдралын гэрэл гэгээтэй бодит мөрөөдөл болон хүний сэтгэлийн гүндийг тайлбарлаж боломгүй хоосон чанар хөл рүү тэмүүлэх тэр нэгэн совин. Бид бүгдээрээ л амьдралдаа энэ хоёр замын уул зурдаар зогсож байдаг биш гэж юу? Зохиолын гол дүр Хажиме бол 1950-аад оны Японы дундаж давхаргын айлын ганц бүү. Тэрээр бага насндаа өөртөөгөө адилхан айлын ганц охин болох Симамототой танилцж тэд бие биенээ үг хэлэлгүйгээр ойлгодог. Сэтгэлийн нандин холбоотой болдог байна. Симамото хөл муутай, бага зэрэг доглон охин байсан ч Хажимегийн хувьд энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн төгс ертөнц байлаа. Гэвч амьдралын эрхээр тэд салж Хажиме өсөж том болно. Том болох явцдаа Хажиме бусад эрчүүдийн адил амьдардаг. Их сургуульд сурна, дууслана, бусдыг гомдооно, өөрөө ч шархлана. Цаг хугацаа өнгөрч тэрээр хөрөнгөлөг айлын охин Юкикотыг гэрлэж хадмынхаа тусламжтайгаар Токиогийн төвд хоёр ч том жаз бар арьсуулдаг амжилттай чинээлэг эр хүн болно. Түүнд хөөрхөн охид, халамжит эхнэр, мөнгө төгрөг, нэр хүнд бүх зүйл байна. Гэвч түүний дотор нэг зүйл дутагдаад л байдаг. Тэр Токиогийн гудамжаар алхахдаа баарандаа сууж байхдаа үргэлж нэг л хүний гайдаг. Тэр нь хэн бэ? Мэдээж Симамото. Тэрээр 30 гаруй жил өнгөрсөн ч анхны хайраа хүүхэд насныхаа тэр гэрэл гэгээг мартаж чадаагүй байдаг. Тэгтэл нэгэн бороотой өдөж түүний бааранд нэгэн нууцлаг хэтэрхий үзэсгэлэнтэй эмэгтэй орж ирнэ сууна. Тэр бол Симамото байлаа. Тэд дахин уулзав. Гэвч энэ уулзалт Хажимегийн байгуулсан тэрхүү төгс амьдралыг үндсээр нь ганхуулж эхэлдэг юм. Муракамигийн жинхэнэ суу тухайн харагддаг. Дахин уулзсан Симамото маш нууцлаг. Тэр юу хийдэг, хаана амьдардаг, яагаад ийм их мөнгөтэй байгаа нь огт тодорхойгүй. Тэр зөвхөн бороотой өдөр л гарч ирдэг, нартай өдөр алга болчихдог. Энэ хэсгийг уншиж байхад надад нэг асуулт төрж байлаа. Симамото үнэхээр бодитоор эргэж ирсэн үү?
Эсвэл тэр Хажимигийн дунд насны хямралаас үүдэлтэй дотоод хоосон орон зайгаа нөхөх гэсэн хүсэл шунлайхан зэрэглээ байв уу? Мураками бидэнд шууд хариулт өгдөггүй. Симамото бол Хажимигийн амьдралдаа хийж чадаагүй сонголтууд. Дутуу үлдээс нь залуу нас. Хизээж хүрч чадахгүй тэрхүү алтан нарнаас бараантай орших хоосон чанарын илэрхийлэл юм. Номон дээр Хажимигийн хэлдэг маш хүчтэй нэгмэглэл байдаг. Миний амьдралд нэгэн хоосон орон зай байдаг. Тэнд юу ч байхгүй, хэн ч нөхөж чаддаггүй. Эхнэр минь, хүүхдүүд минь надад хичнээн хайртай байлаач тэр орон зайг дүүргэж чаддаггүй. Тэр орон зай зөвхөн Симамото л багтдаг. Энэ бол маш аюултай бөгөөд үнэн үг. Хүн өөрт байгаа зүйлээс сэтгэл ханддаггүй, үргэлж байхгүй зүйлийн араас тэмүүлэх үед амьдрал ямар эмгэнэлтэй болдгийг Хажимэ харуулдаг. Тэр Симамотогийн төлөө гэр бүл, бизнес бүх зүйлээ хаягаад бэлэн болдог боловч Симамото нэг л өглөө яг л зэрэглээ шиг мөргөө алга болчихдог. Симамотог алга болсны дараа Хажимэ бүрэн сүүрлээр нүдээр ирдэг. Тэр Сибирийн тариач шиг бүх зүйлээ хаяад тэр хоосон чанар руу алхахад бэлэн байв. Гэвч яг энэ үед түүнийг бодит ертөнцид амьдрал дээр нь тогтоож үлдээдэг ганц хүн бол түүний эхнэр Юкико юм. Юкико Хажимигийн араар тавиул сэтгэлийн уралх болгоныг мэдэж байсан ч түүнийг хүлээж авдаг. Төгсгөлийн хэсэгт Юкикогийн хэлдэг үгс миний сэтгэлийн хамгийн их үзэсгэлэн. Тэрээр бид одооноос л бие биенээ жигнэсээ таньж шинээр эхэлж байна. Энэ номны надад өгсөн хамгийн том гуйл бол бид өнгөрсөн үеийн зэрэглээ эсвэл хизээж бэлэхгүй мөрөөдлийн араас явсаар тэргэд байгаа бодит ад жаргалаа устгах аюултай байдаг гэдэг санаа юм. Хажимэ Симамотог хийсвэр ертөнцийн хайж явсаар хажууд нь байсан Юкико гэдэг бодит гарыг бараг л үгүй бичгээд эцэст нь хардаг. Муракамигийн зохиолууд үргэлж ийм байдаг. Төгсгөл нь ягтаа шийдэгддэггүй. Уншигчийн сэтгэл нэгтийн бүдэг бадаг гуйныг бас гэрэл гэгээ үлдээдэг. Хажимэ амьдралдаа эргэж ирсэн үү? Тийм ээ. Тэр үүрч цайхыг харж бодит ертөнцийн үлсгээр шийддэг. За ингээд Харуки Муракамигийн Хилийн дээснээс урагшхан алтан нарнаас баруунтай номын тухай миний тэмдэглэл бодол эрх зүйлийн түрээд өндөрлөж байна. Өдөр бүр жаац хөгж үнэх шиглэж бороо шивэр Токиогийн байранд Хажимигийн хамт зүйл түүний сэтгэлийн гүндүү аялсан мэт мэдрэмж төрүүлэх гайхалтай ном байсан шүү. Бичлэгийнхаа төгсгөл та бүхнээс нэг зүйлийг асуумаар байна. Таны хувьд алтан нарнаас баруунтай орших тэр зүйл чинь юу вэ? Та өнгөрсөн хугацаанд хэнийг эсвэл юуг тэгж өгүүлэн хайж амьдэрсэн бэ? Хамгийн гол нь бид тэрхүү зэрэглээ хайсаар хажууд байгаа бодит амьдралаа гэж байгаа юм биш үү? Өөрийнхөө бодлыг эсвэл энэ номыг уншиж байсан сэтгэлээ доор сэтгэж хэсэгдүүлдээгээрэй. Би сэтгэлдлүүдийг уншиж байгаа. Хэрвээ энэ бичлэг танд таалагдсан бол лайктаар сувгтмаа subscribe хийх мартаа. Дараагийн бичлэгээр илүү сонирхолтой ном, шин тэмдэглэлтэйгээр иргэн уулзцгаая. Баярлалаа.